Дашним Балжиним давхцсан энэ сайхан өдөр Хоримын ордонд хосууд гэрлэлтэд бүртгүүлж Монгол улсад галгууламтан бадраах шинэ өрхийн тоо олноор нэмэгддэг уламжлалтай. Ирээдүйн хоочийн гэрэл сайхан амьдралаа бодож энэ өдрийг бүтэн жил тайран хүлээсэн залуу хосууд маань бидэнд сэтгэлийнхээ үгээс хуваалцсан юм. Тэр хэлхээ аргагүй сайхан байна. Анх хоёр яаж танилцж байгаа? Найзуудаараа танилцсан. Найзуудаараа танилцж. Баярлалаа. Маш сайхан байна. Ийм сайхан өдөр хурмаа хийж байгаадаа маш баяртай байна. Хоёр маань яг хэдийд танилцсан үедээ танилцсан тэр үү? 2 жил болчихно. Бэлэг дэмбэрэлтэйгээл Гэр бүлээрээ шийд ганцхан тийм нэг байна. Чингэн баяр. Таа. Залуу хосын гэрлэлтийг бүртгэх эрхэм хүндтэй ажлыг гүйцэтгэж буй Хоримын ордныхан энэ өдөр тунч завгүй ажиллаж байгаа. Шинийн 17 эхлэмэгц үйл ажиллагаагаа эхэлсэн Хоримын ордныхан жил бүрийн Дашним Балжинимтай өдрүүдэд ажлын ачаалал өндөртэй байдаг. Гэсэн хэдий ч ийм сайхан буянтай үйл хийж байгаадаа тэд сэтгэл өндөр байдаг хүмүүсээ. Энэ бэлэгцэн өдөр манайд одоо 120 хос гэрлэх ёслол хийж байна. За одоо бол 50 хэдэн 54 55 хос орчод байна да. За ер нь бол өөрөөсөө захиалсан үйлчилгээгээ манайхаас авч байгаа. Гол нь энэ өдөр маш их ачаалалтай байгаа учраас бидний зүгээс бол бүх үйлчилгээгээ бас чанартай хийхийг л хичээж байна. Ивэ нийлүүлсэн тайлбарсан хос хоёр хүнээ. Дээшин жаргаарай, дэлгэр жаргаарай, хүмүүжин жаргаарай, хүндлэн жаргаарай. За яг одоо орох гэж байгаа сэтгэлийг бодож байна. За сэтгэл маш их өндөр байна. Амьдралынхаа одоо цаашдын гарааг ийм гоёор эхэлж чадаад насандаа хязгаарч мартахгүй гоё мөчөг өнгөрүүлэх гэж. Яг одоо ороод яг ямар ясгал үлдэх вэ? Би бүр 10 жил байхдаа нэг хамаатныхаа хоримд орж ирсэн. Тэгээ бас сайн санахгүй байгаа. Тэгээд орж байгаа мэдэгдэндээ. Тэгэхээр яг одоо яг өнөөдрөөс эхлээд Монголын цоо шин нэгэн гэр бүл одоо өрх нэгээр нэмэгдлээ тийм ээ. Яг энэ хүчит одоо гэргийдээ хандаад юу гэж хэлэх вэ? Ер нь бол цаашид гэр бүл улам их өнөр өтгөн болоос Монгол улсын хүн ам нэмэгдээс бидний алга өрс маань нэмэгдээс бүгдээрээ эрүүл нэг байгаас шинэ гэр бүлүүд олноор нэмэгдээс гэж бодож байна. Чамд маш хайртай шүү л гэж хэлээ да. Би бас өнөөдрийн сэтгэл маш өндөр байна. Бид хоёр одоо хүүтэйгээ гуруулаа гэр бүл ботлох ёслоо өнөөдөр энэ хоёрын сайхан Хоримын ордонд хийж байна. Сэтгэл маш өндөр байна. Энэ бол одоо бид хоёрын амьдралын бол хамгийн сайхан мөч байна. Чамдаа үнхээр хайртай шүү л гэж хэлээ. Би ч гэсэн чамдаа маш их хайртай. Амьдралд ганцхан тохиолдох баяр гэж байдаг. Амьдралд ганцхан тохиолдох мөч гэж байдаг. Амьдралд ганцхан тохиолдох хайр гэж байдаг. Хайраар жигүүрлэн яваа залуу хосуудаа Go сайтын хамт олонны зүгээс эрүүл энх аз жаргал бүхнийг хүсэн ирөөж, үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой гэж ирөөж байна.